За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За урт удаан хугацаанд тасалдсан нүүдэл подкаст маань өнөөдөр дараагийн дугаар маань хийхэд бэлэн болоод байна. Чихэр удаан тасарч юу? Одоо баг Тэгтээ бас гайгүй нэг сар 3-7 хоног гайгүй нэг удаан бол биш те. Гэхдээ амлалтандаа хүрч чадлаггүй одоо удаан хугацаанд тасалсандаа та бүхнээсээ хүлцэл өгчий. Одоо цаашдаа хийнэ. Бид хоёрын хувьд бол хүнддэг шалтгааны улмаас бас ингээд хоцорсон байгаа шүү. Тэгээд цаашдаа бол мэдээж аль болох боломжоор тасалдахгүй баг хугацаанд тийм ээ подкастаа хүргэхийг хичээх болно. За тэгээд өнөөдрийнхээ зочныг манай мөн хоёр маань танилцуулнаа. За ингээд өнөөдрийн зочноор маань 2011 онд Шанхайн гадаад хэлний их дээд сургуульд одоо гадаад хэл шинжээчээр бакалаврын зэрэг хамгаалсан. Өдгөө одоо 10 гаруй жил одоо яг боловсролын байгууллагт хүүхэд сургах одоо үйл ажиллагаанд одоо ажиллаж яваа. За тэгээд 17 оноос хойш муусын одоо докторийн зэрэг хамгаалж яваа. Ингээд шатрын маань их гэр бүлийн гишүүн. За тэгээд мөн одоо хуулийн байгууллагуудын их наадмын тэргүүн байртай. За тэгээ нөгөө Мончес Академи гэж та хэд мэдж байгаа. Одоо яг одоо манай одоо миний одоо яг хичээлдэг байсан академи Батцаахан багшийн анх яг Мончес Академиг үүсгэн байгуулж хахад их мастер Батчимэг. За тэгээ бидний нөгөө эхний дугаараар орсон манай Эрдэнэ тулаага ах тий. За тэгээд анхны одоо шилдэг янжин дулам эмэгтэйчүүдийн явсан явар янжин дулам ихч гэх мэтчлэн тий. Шатрын одоо их гэр бүлийн яг энэ супер гişүүд маань хамт бэлтгэл сургуультай ингээд хийж тухайн цаг үед нь яг Мончест илсэж бас орж исэн ингээд оргил ахыгаа та бүхэнд танилцуулж байна. Тэгээд подкастэнд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За намайг энэхүү подкастэнд урьж оролцсон та хоёртаа маш их баярлж байна. За тэгээд бас энэхүү нүүдэл подкаст нь болохоор одоо хүүхдүүдийн хүмүүжил болон энэхүү боловсрын байгууллагад бас нэгэн тийм шин нээлтийг гаргаад өгч байгаад бас би маш их баяртай байна. За та хоёрын цааш ямаас ажил амьдралд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Ингээд манай оргил ах чи одоо ингээд шок чөлөөт бол. Оргил ахын хувьд бол нөгөө та хэд хамгийн ихний дугаарыг үзсэн тук ах те Эрдэнэ тулаага ах юм бол яг төрсөн ах нь байгаа те товч хэлэхэд. За тэгээд бид нар подкастын маань гол зорилго дан ганц шатрын мэрэгжлийн бүр тамирчин дасгалжуулагч байхаас гадна шатраар тасралтгүй олон жил хичээлсэн. За тэгээд тэгсэн мөртлөө өөр салбарт амжилт үзүүлээд өөр салбарт одоо карьер хөөгөөд явж байгаа. Өөр салбарт одоо ингээд шатраа төлөөлөн ажиллаж яваа. Шатрынхаа их гэр бүлийн бүх хүмүүсүүдийг ерөөдөө бол оруулах гол зорилготой байгаа. За тэрхүү зорилготой маань бол нийцээд өнөөдөр оргил ах маань яг ингээд ирээ сууж байна. За ингээд уламжлалтын ёсоор хэдүүлээ оргил ахтайгаа танилцъя. За тэгээд оргил ах ер нь хэдэн оных юм бэ? Та тэгээд шатрыг хизээ сурж эхэлсэн. Тэгээд таны гэр бүл ингээд шатрын гэр бүлтэй ингээд тук ах байна. Таны ээж аав ингээд тоглож исэн гэх. Тэгээд ингээд шатар сурсан хүүхэд ахын наснасаа та дэлгэрэнгүй сайхан танилцуулаад ярьж өгөөч. За би 1984 оны 8 сарын 24-нд Улаанбаатар хотод мэдлсэн. За түүнээс хойш миний хувьд бол шатрыг бол нэлийн хожуу эхэлсэн. Ер нь бол 11 12 настай үеэсээ анх шатрын дуртай болж эхэлсэн. За тэгээд тухайн үед бол намайг дуртай болоход бол яг харахгүй миний хайрлж хүндэлж явдаг нэг багш маань бол Монголын хүүхдийн ордны одоо төрөт багш маань байсан. Тэгээ яг би жоохон байсан л та 11 12 настай жоохон настай. Тэгээ тэр үед бол бид нар чинь дөнгөж 9 настайгаас анх нэгдүгээр ангид ордог байсан шүү дээ. Би 9 настайгаас орж ирсэн. Айгүй орой орж ирсэн. Тэгээд дөнгөж 3 дугаар ангид хүүхдээсэн бол тараад байхгүй одоо үеэс бодоход. Тэгээд анх би төрөт багшийн ангид дөнгөж анх ороод суухад би шатрын талаар бүр ямар ч ойлголт байхгүй байсан. Шатар гэж юу юм бэ гэдэг би чи мэдэхгүй байх үед төрөт багш минь биднэрт шатар гэдэг зүйлийг одоо нэг ясандаа шатрын эхлээд дуртай болгох талаас нь бидэрт зааж өгсөн байхгүй. Тэр аргал надад айгүй миний сэтгэлд одоо хүртэл айгүй гүн харшдаг. Тэгээ яаж зааж өгсөн бэ гэхээр түр атагч бидэрт хүү яаж нүүдэг, тэрийг яаж нүүдэг, тэмээ яаж нүүдэг гэдэг ерөөсөө бид тэг зааж өгөөгүй. Түр атагч бидрийг орж ирсэн өдрөөс эхлээл шатрын талаарх түүх, домог тэгэл дээр нь ийм гоё хоёр хүмүүсийн хоорондын тийм сонирхолтой өргүүдийг гоё өөрөө яг өөрийн юм шиг гоё тайлбарлаж өгдөг гэсэн. Тэр нь болохоор одоо надад ингээл үргэлж сонсогддог байхгүй юу. Тэгэл би тэр үед одоо би боловсрын байгууллагад 10 жил ажилласан хойш энэ төр төгшийн заах аргыг айгүй их тийм гоё арга байдаг юм байна. Энэ аргыг одоо
үед хэрэг хэрэгжүүлж ирсэн бол тийм ээ компьютер техник энэ шинжлэх ухаан айгүй хөгжсөн байгаа шүү дээ. Тэгээ энэ үед төр батгч минь хэрэгжүүлж ирсэн бол илүү гоё аргыг гаргаж ирч чадах байсан багш байсан. Тэгээ тэр үед бол ингээл бараг л нүдэн харихад л төр батгчийн ярьсан ярианууд нь айгүй ингээл яг ингээл нэг кино шиг ингээл төсөөлөгддөг байсан баг. Аа супер. Тийм. Тэгээ төр батгч ямар ч цаас харж ярихгүй. Аха. Зүгээр л өөрөө ярьж байгаа юм шиг л тэгж ярьдаг байсан. Аха. Тэгээд тэр надад айгүй их гоё санагддаг байсан. Аха. Тэгээд тэр удаагч дараа нь өөрөө бас хэлжилсэн л да. Насны англи гэж байдаг юм шүү гэдэг. Тэгээд бид нэр тэр үед 3 дугаар анги гэж байгаа мөртлөө одоо 3 дугаар анги хүүхдүүд чинь 8 9 настай хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр 12 настай хүүхдүүд чинь бараг тэнд орж ирж байгаа нь 3 4 дугаар анги хүүхдүүд байгаа. Дандаа 8 9-өөс орсон хүүхдүүд. Тэгэл яг багш болохоор яг насаар нь ангилж заадгийн шүү. Нэг 12 доо 12 та хүүхдүүдтэй л заадаг. Тэгээд ерөөсөө насуудыг хооронд хольж болохгүй. Яг л хүүхдүүдийн насны зөрөө гэж шал өөр байдаг шүү. Ойлголтын төвшин өөр байдаг учраас зэрэг зааж өстой болдгоо шүү гэж багш тэгж хэлдэг байсан тэр үед. Тэгээд би тэр үеэс эхлээл ер нь багшлах айгу гоё юм байна. Аха. Ер нь жоохон хүүхдүүдэд бас хичээл заавал их гоё юм байна гэсэн тийм урам надад орж ирж ирсэн. Тэгээд тэр аргаараа л одоо шатарт анх дуртай. Шатар дуртай болж ирсэн. Тэгэл би түр батгчаас заасан юм болгоны нэг дүүдээ зааж өгье гэж турших маягаар дүүгээ нэг шав болгоцсон юм да. Тэгэл анх дүүдээ дөнгөж анх зааж эхэлсэн. Тэгээд дүү битэр ч их санаа 7-оос 8 цагийн хооронд байсан. Аав ээж хоёр ажилтаа байдагс. Дүү битэр дандаа гэртээ үлддэг байсан. Тэгээд 7-оос 8 цагийн хооронд бит хоёр чинь нөгөө хичээл чинь 40 минут ороод 5 минут завсарладаг шүү дээ. Дүү бит хоёр 20 минут ороод 5 минут завсарладаг тийм маягаар ингээд би багш нь болоод дүү шав болоод ингээд бит хоёр хоорондоо ингээд нэг тоглоом маягаар хичээл болдог байсан. Тэгээ тэр үед л би түрүү тагшин тэр гой арга зүг бас нэг дүүдээ хэрглэж үзье гэсэн. Тэгээ тэр арга нь одоо дүүд айгуу тийм шатранд айгуу дуртай болгоцсон гэж би бас айгуу их боддог байхгүй юу. Тэгэл тэрнээс хойш дүү ер нь бол ингээд шатранд айгуу дуртай болоод ахаа хэлээ тоглоё гэдэг болчихсон явж гисэн. Одоо спортын мастер аа шүү дээ. Тэгжэл анх шатранд ер нь зөв. Энд дээр нэг юм нэмээд хэлчихэ. Одоо та ингээд үргэлжлүүлээд түүхээ ярихаас өмнө би ч нөгөө хамгийн анх хүүхдийн ордонд очсон шүү дээ. Түр батгч миний анхны багш байсан. 4-тэй байна уу 5-тай. Тэгээ бас яг анхны багшийн талаар юм гоё сэтгэл сонсох бол гоё байна. Гэхдээ нөгөө харамс миний хувьд чинь 4-5-таас сурчингуудаа 2 жил бүр шатраа буцаж завсардаад тэгээ яг 7-тод орж эхэлсэн. Тэгэхээр нөгөө нэг яг сайн сандаггүй байхгүй. Гэхдээ ер нь бол ингээд аав явж хөтлөөд оруулсан байгаа байхгүй тий. Тэгэхээр бас анхны багшийн талаар гоё юм сонсоод эхэлж байна. Тэгээ би супер гэдэг байхгүй. За ингээд та үргэлжлүүлээд суралцаад эхэлсэн. Тэгээд ямар тэмцээн уралдаанд орж исэн. Тэгээд Түр бат багш нар анхны гараагаа эхлээд тэгээ ямар багш нар дээр ер нь бэлтгэл сургуультай хийж исэн тэр талаар. За тэгээд ер нь бол Түр багшаас хойш надад айгүй тийм шатар сан тоглох бүр өөрөө ирэхгүй тийм дуртай байсан үед бас их нөлөөлдөг юм л да. 10 жил байхад бол одоо би нэг ангийн одоо их мастер бачин бихтэй нэг анги байсан. Тэгээд тэр бас айгүй их надад нөлөөлсөн. Тэгээд дээр нь ер нь бас дүү мэн бас их шатар тоглох дуртай байсан. За тэгээд анх нэг Манческо клубт би анх ерөөсөл дүүгээ хөргөж өгдөг байсан. Манческо клубт анх бацаахан багш нар намайг загиндаг байсан чи дүүгээл тасалтуулж болохгүй шүү. Хөргөж өг гээл. Тэгэл зуны амралтаар дүүгээ барайл нэг явдаг хүн байсан. Тэгэж явж байгаа л бацаахан багш ер нь чи шатар тоглол яасан юм. Тэгэл анх Манческо клубт орж ирсэн. Тэгэл Манческо клубт орч дандаа л амар лаг тоглодог хүмүүс байгаа юм. Тэр үед инх хамглан байсан. Тэгэхээр тэр үед яг хин юм байсан? Инх хамглан байсан. Тэгээд оргил байсан. Тэгээд инх жаргал. Тэгээд биндрия. Тэгээд бацаая. Тэгээд өөрчнөд бачимэг. Тэгэл бид нар хэд байсан да. Эрдэнэ хайл үед нэсэн. Эрдэнэ миний дараагаас байсан байхаа. Тийм. Тэгээд яг тэд нартай хамт ингээд би нэг төвшин тоглож байгаа шүү дээ. Би бол мэдээж хамгийн муу нэсэн байгаа шүү дээ. Тэгэл тэд нар ч ерөөсөө надтай зүгээр халаага хидгэл үүсгэх шиг байгаа юм. Тийм. Тухайн үед яг нэг та нөгөө явахгүй байж байгаа сүулт явж байсан. Нөгөө үед ч бол тасалтгүй явж байсан. Тэгээ энэ дээр нөгөө хэлэхэд манай их мастер Бачимиг ихч эмэгтэйчүүдийн улсын аварга Янжин дулам, анхны Азийн аварга Эрдэнэ, за тэгээд одоо Тукаах, тэ Эрдэнэ тулгаах спортын мастер,
За мөн спортын мастер Амка ах те инх амглан ах. Тэгээд ингээд спортын мастер Бацаач. Одоо ерөн саяны ингээд ориулахын нэрсэн бүх тамирчид одоо Одоо ингээд- спортын мастер болон Тийм. спортын дид мастер цолтой тийм одоо тамирчид тэгээд бүгд одоо өөр өөрийн салбарт ажиллаа хийж Яг байгаа тийм хүмүүс байгаа. Инх амглан ахын хувьд болохоор одоо шатрын дасгалжуулагч Тийм, хийж байгаа. дасгалжуулагч. Тийм анхаа шатрын дасгалжуулагч хийж байгаа. за ийм хүмүүстэй хамт бэлтгэх сургалтаа бол ориглах хийжсэн байна. Тэгээд дээрэс нь одоо бас одоо эрүүл ахын өөрийнх нь ер нь шатарт сурсан одоо энэ бүх замдал өөрийнх нь бас багш ихт амар их нөлөөсөн махна шүү дээ. Өнөөдөр одоо багш мэргэжлийг сонгоход ерөөсөө шатар бол маш их талсан. Шатар сурсан. Тэр шатрыг одоо шатарт дурлсан тэр одоо мөчөд бол тий ерөөсөө л шатрын багш ихт Одоо ингээд карьераа хөгөөд явахд маш их нөлөөтэй. Тэгээд ингээд ориглын ахын хувьд хэдэн нас хүртлээр хичээлсэн. Тэгээд яг одоо мэрэгжлийн тамирчидтай хамт мэрэгжлийн бэлтгэх сургалтаа ер нь яагаад үргэлжлүүлээд хийж яваагүй вэ? За ер нь бол яг амьдралын шаардлагаар л ерөөхдөө шатрыг бол бас яг орхисон гэхэд бол хэцүү. Ер нь бол яг зөвхөн сонирхчийн төвшөнд бол тоглодог болсон. Ер нь бол бас тэгээд бас нэг мэрэгжлийн хүмүүс ингээд тоглож байгаа тоглолтыг харахаар бас өөр ойлголттой л байдаг юм билээ л дээ. Тэгээ миний хувьд бол ерөөсөө шууд хятад руу явахаар болол тэгэл ер нь шатрыг бол ерөнхийдөө орхисон. Хэл сурна гэдэг бол ерөөсөө бүр асар их цаг хугацаа шаардлагдаг юм байна. Тэгэж одоо хажуугаараа ер нь шатар сурах ямарч боломжгүй юм байна гэдэг ойлголтоор л ерөнхийдөө шатрыг бол орхисон. Тэгээд анх бол ерөөсөө тэгэл хэдэн настай анх би 2002 онд 16 настай та. Тэгээд анх хөх хотоос хятад хэлийг эхэлсэн. Тэгээд тухайн үед бол хотын бүр хянганы баг сургууль гэж байсан. Тэгээд зөвхөн нөгөө жоохон хүүхдүүдийг авдаг сургууль байхгүй юу. Тэгээд тэрэнд хөх хотын дээр хянганы сургуульд чинь бараг 72 монгол хүн байсан. Монголчууд байсан. Тэгээд бүгд л одоо хэл сурах гэж ирж байгаа ш хятад хэл сурах гэж байгаа. Тэгээд тэр үед бол энэ яг шатар тоглодог хүүхдүүд бол тэр дотор байдаггүй байсан. Ерөнхийдөө бас тоотой хэдэн тоглоно. Намайг ерөөсөө айгүй шатар тоглодог хүүхд гэхээр ер нь айгүй их хүндэлдэг байсан. Тэр бас айгүй их нөлөөлт юм билээ. Аль ч сургуульд орсон байсан би шатар тоглож чаддаг гэхэд ер нь хүүхдүүд хөөхин ямар лагийн чи ямар гоёин гэж бас тэгж айгүй хүлээж авдаг байсан. Тэгэл би ерөөсөө хөх хотод очиод шатар тоглодог гэл монголчуудад мэддэгдүүлсэн чинь манай идчихээс та намайг ч ерөөсөл энэ амар ухаантай энэ онц сурлаггүй яа тэгээ энэ бараг л гараач штэ гэсэн маягтай харж үздэг болчихж байгаа. Айгүй намайг дээгүр хүндлээд эхэлж байгаа. Тэгээд тухайн үед дөнгөж анх хятад сураад төгсөх жил болсон юм. Тэгээд тэр төгсөх жилдээ ерөнхийдөө бол яг нөгөө шатар гэдэг бол ерөөсөө тийм төсөөллийн аргыг бол яа харахгүй хөгжүүлдэг юм байна гэдэг айгу ойлгож эхэлсэн. Яг гэвэл ханз гэдэг чинь өөрөө төсөөллийн арга байхгүй. Ханз бол ерөөсөө зурагнаас үүсэлтэй. Хүн тэрийг төсөөлж чадах юм бол ханзыг чийжлэхэд айгу амархан чийжлэх гэсэн. Тэгээ яг тэр байдлаар нь харж үзээд би өөрийнхөө тийм төсөөлөх чадвар айгу өөрөө ирэхгүй мэдгүй хөгжсөн байсан байхгүй. Би тэрийг ерөөсөө өөрөө мдээгүй. Тэгэл ерөөсөө ханзуудыг хараад миний нүдэнд айгу их юм амархан тогтдог болчихсон. Тэгээд тухайн үед төгсөх жилээ шалгалт авахд хүүхдүүд ер нь 500-аас 600 ханзын хооронд л мэдлэгтэй бол төгсөж байсан. Хамгийн сайн шүү. Тухайд хөх хотод. Хөх хотод тий. Тэгээ тэр нэг жил сураад 500 600 ханзтай болж төгсөх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд би нэг жил сурахад 2000 ханзтай бол төгсөж байсан. Мундаг юм тий. Тэгээд тэр бол бас нэг тийм төсөөлөх чадвар маш их хөгжсөн. Том үзүүлэлт тий. Энэ нөгөө нэг шатар нөгөө тухайн үед зүгээр би нөгөө яг дасгалжуулагчийн зүгээс нэмээд хэлэхэд нөгөө хүүхдүүд чинь ингээд нэг дөрөв нүүдлийн цаатлах ингээд тоолохын тулд бид нар нөгөө байрлалаа хөдлөхгүй боддгоо шүү дээ. Байрлалаа хөдлөхгүй толгойн дотроо ингээд төсөөлөөд байрлалуудаа хөдөлгөөд энэ айгүй их нөлөөтэй байсан болов уу гэж бодогдлоо сая. Төсөөлөл гэхээр тий. Тэгээ норматив нь өөрөө 500 байдаг. Гэтэл яг хүн даваад 2000 4 дахин нугалсан юм шүү дээ. Тэгээ багш нар нь тэр ч бөө юм болно шүү дээ. Гайх нь шүү дээ. Гайхлаа. Багш нар гайхчихсан. Тухайн үед нэг хатаагч бүр чи бүр ном уншдаг болцсон байж тэгээд. Гэтэ нэг дутагдлаа байгаа. Төсөөлөх чадвар нь төсөөлж байгаа ч гэсэн би тэр ханцнуудын хоорондын уялдан холбоог бол би мэдэхгүй. Уншиж чадна. Утгыг мэдэхгүй. Тэр бол бас нэг тийм тэгтээ тэгсэн мөрт төсөөлөх арга аягуулсаа хөгжсөн байсан болохоор тэрийг мэдэх шаардлагагүй би зүгээр л чийжилцэх гэсэн утгатай байна. Тий. Ерөөсөө төсөөллийн аргаар бүх ханзуудыг маш хурдан хийжсэн бахна шүү дээ. Тэгээ надтай хөх хотыг төгсөөд бас хамт Бээжин хотод ирсэн хүмүүс байгаа л да. Бээжингийн хэлний бэлтгэл сурахаар бас. Тэгээ хэлний бэлтгэл сурахад мэдээ шалгалт авна. Тэгээ шалгалт авахдаа
зөвхөн ханцнуудыг таньж гинүү гэдэг чадвараар авч ирсэн. Тэр үед нэг тийм яриа дээр авч байгаагүй. Яриа авсан бол бид нар бас хэцүү шүү дээ. Тэгээд яг ханцны тийм шалгалт авахад миний нүдэнд ерөөс бүх ханц айгу мэддэг ханцууд байгаа байсан. Тэгэл дээр нь бүгднийг бичээд өгсөн. Тэгсэн чинь нөгөө багш нар хараад өө чи ерөөс дунд төвшөнд орох шаардлага багш шүү дээ тэгээд. Тэгээ манай нөгөө надтай хамт ирсэн хүмүүстүүд болохоор ахын шатанд орчиж байгаа. Тэр би чи бас 1 жил хожиж байгаа. Бас ашигтай тий. Тэр хамт очсон хүмүүсээсээ төрүүлж. Тий хамт төрүүлээд 1 төвшин ахин авчиж байгаа. Тэгээд та үргэлжлүүлж. Тэгээд дунд төвшөнд орсноос хойш ерөнхийдөө нөгөө юу болж ирж байгаа байхгүй юу? Ханцнуудын тийм уялдан холбоог бас айгу ойлгодог болоод ирж байгаа. Нэг хоёр ханц нийлээд нэг үг болдгийм байна гэдгийг бас айгу мэдэрч эхэлж байгаа. Тэр бас ингээд нэг ханцнуудын уялдан холбоо чинь бас энэ шатартаа бас жоохон холбоотой болоод байгаа байхгүй. Тийм логик ухаанаар бодоход энэ дээр би оргилахаас нэг зүйлийг асуумаар санагдлаа. Би нөгөө айгу ингэж ярих дуртай. Шатар бол хүмүүс оюуны спорт гэж тэгдэг. Яаж оюунд нөлөөлөд байгаа? Тархинд яаж нөлөөлөд байгаа? Тэгээ энийгээ задлаад амар ярина. За тэгээд тэрний хэдүүлээ шууд рационал тархийг нааш татаад аваад ирээ. Зүүн тархи. Бид нар энийг бол IQ гэд хэмждэг те. Тэгээд тэр тархийг бид нар хөгжүүлэхийн тулд олон талтай юм IQ-гийн тестүүд ямар нэг IQ хөгжүүлэх тоглоомууд энэ төргээ ингээ хийдэг. За тэр дунд бол шатар ингээд ордог те. За тэгэхээр тэдгээр тэр IQ тестүүд чинь бид маш их зүй тогтлыг ажиглаж хагаад энэ зөв хариу юм байна гэж гаргаж ирдэг. Шатарчд бид нар яадаг вэ гэхээр шатрын бодлого тавиад тэр бодлогыг ингэж харж агаад зүй тогтлыг ажиглана гэсэн үг шүү дээ. Тэмээ энд байна, морин энд байна. Тэгж агаад хариуг нь олдог тий. Иймэрхүү дасгал ажлуудыг бид нар маш их хийж өгснөөрөө нөгөө тооцоолох чадвар маань буюу зүүн тарих айгүй их ингэж хөгждөг гэсэн үг байхгүй юу? Тооцоолох чадвар хөгждөг. Тэгэхээр ханзанд нэг тийм зүй тогтлууд байна уу? Та нөгөө миний бодлоор бол яг шатрын мэрэгжлийн том цол аваад ингээ карьер хөөхөөсөө илүүтэй наан хичээлжсэн гэхээр шатрын маш их бодлого боддог байсан байх. Тэгэхээр шатрын их бодлого боддог байсан тэр зүй тогтлыг ажигладаг байсан зүйл нь ханзанд хэр нөлөөсөн бол тэгээ ханзанд ер нь тэр зүй тогтлыг ажиглах гэдэг зүйл чухал нөлөөтэй юу гэж асуумаар байна. Энэ хоёр хоорондоо холбогдсон уу? Та юу гэж үзэж байна? За миний бодлоор бол ер нь ханз бол өөрөө тийм одоо төсөөлөл маягийн зүйл ахгүй юу? Зурагнаас анх үүсэлтэй. За тэгээ одоо хятад улсад бол нийтдээ 53 мянган ханз байдаг байна. За тэгээ одоо миний одоо үгийн санд бол 8 мянган ханз байх гэсэн. Тэгээ ер нь хүмүүс бол 4 мянгаас 5 мянган ханцтай сонид өшиж босно гэж бодож байгаа. За тэгэхээр ер нь ханцнуудын хооронд нь уялдан холбоо гэдэг зүйл бол айгүй хэрэгтэй. Жишээ нэг ханц нэг утгатай өөр нэг ханцтай нийлэхээрээ тэр хоёр мань хоорондоо нэг үг болох бүтц байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тэр нэг үг байх хэрэгтэй бүтцтэй яах аргагүй бидний сэтгэх чадвар хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж тэр үгний утга учирыг бүр илүү нарийн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд үзэхээр одоо би ингээл маш их олон шатрын бодлогыг боддог л байсан л да багтаа. Тэгээд шатрын бодлого бодно, зарим бодлогууд дээр ингээд толгоогоо ажилуулна. Ер нь бол ингээд зүүн тархины үйл ажиллагаа айгүй ингээд сайн хөгжөөд ирнэ. Хөгжөөд ирэхээр шатрын уял одоо хоёр ханзны хоорондын тэр уяасыг бол айгүй зөв холбож чаддаг болоод ирж байгаа байхгүй. Тэгээд тэр яаж тэгж нөлөөлөд байгаа юм бэ гэхээр би ингээл нэг өдөр айгүй сайн тоглолчихно. Тэгэл тоглосныхаа дараа хичээл айгүй сайн хийчихнэ. Тэр айгүй тийм сонин тийм өрмөц байгаа даа. Заримдаа би ингээд хичээл айгүй сайн хийчин гор заримдаа айгүй сайн шатар тоглолчихно. Тэгэхээр энэ зүүн тархины үйл ажиллагаа зүгээр л шатар гэдэг спортоор дамжаад оюуны дасгал хийчихэд байгаа байхгүй юу? Цаагуур оюуны дасгал хийчихэд байгаа байхгүй юу? Тэрийг хүмүүс ерөөсөө мэддэг байхгүй юу? Бид нар мэдлгүй өөрийн мэдлгүй тал тухамсарт ерөөсөө л тэр дасгал. Тэр дасгал хийгдээд байдаг. Дасгал хийгдээд байдаг. Тэгээ нөгөө нэг би ч нөгөө нэг хилтэй ерөөсөө зөөрлөж шатрыг ойлгож харж байгаагүй. Тэгээ тэр харах үнцгийг бол бэлгэлж гин. Энийг бол олон эцэгчүүд үзэж байгаа. Тэгээ нөгөө шатар сурахын дахиад нэг давуу талыг та ингээд дүүлэн гаргаж ирж байна л да. Энэ надад бүр энэ подкастны утга учраа. Ер нь бол одоо сүүлд одоо ямар ч хэлийг сурахад одоо төсөөллийн арга гэдэг маш чухал гэдгийг бол бүх төвшөнд бол харуулад байгаа шүү дээ тий. Тэгээд одоо яг одоо за уушлаа. За. Тэгээд энэ төсөөл харин тийм байна. Тэгээд ингээд бусад хэлүүдийг сурахад шатар нөлөөтэй байна гэдэг зүгээр энэ өгүүлбэр л өнөөдөр баг айгүй гоё мэдрэмж өгч байна надад. Ягаад тэгэхээр шатрын дасгалжуулагч шиг явж байгаа. Тийм болохоор ч ингээд таныг урьж оролцуулсан утга маань маш гоё дүгэж гарч ирж байна. Тэгээд оргил ахын хувьд цаашаа өргөжлүүлэхэд
Их сургуулаа тэгэхээр чинь 2 онд та явсан гэсэн үг. Тийм. Тэгээд их сургуулаа яаж төгссөн? За тэр үед бас шатрын нөлөө ямар хөө байв? Энэ талаар дэлгэрүүлвэл. Ер нь 2005 оноос хойш би Шанхай гадаад хэлний их дээд сургуульд хятад англи хэлний синхрон орчуулгаар төгссөн. За тэгээд тухайн үед бол хоёр хэлийг хооронд харьцуулж сурсан. За тэгээ анх ер нь ороход бол нөлөө болон гадаад оюутнуудтай хамт ордог байсан. Тэгээ тэр үедээ миний ганц өөрөөр бахархаж явдаг байсан зүйл юу вэ гэхээр хүүхдүүд дандаа надаас асуудаг байсан. Чи ямар спортод дуртай юм бэ гэж асуудаг байсан. Би дандаа л шатран дуртай гэж хариулдаг байсан. Тэгээд шатран дуртай гэхээр л хүүхдүүд айгүй гой хүлээж авдаг байсан. Өөх шатар юм уу гээл гадаадын хүүхдүүд хүртэл тэр шатрыг айгүй их тийм гой гэж боддог байх юм шүү дээ. Тэгээд дараа нь Шанхай сургуулиудын хооронд бас би юу явсан. Шанхайд байх үедээ би бас ингээд нөгөө янз бүрийн онлайнаар бас өөрөө нэг бас муу зуршил болчдөг юм байна л та. Хичээл хийж байгаа хажуугаар яахаа гээл нэг шатар тоглочих гээд байдаг тэр сонирхолтой айгаа автцсан. Тэгэл нэг клубуд хайж эхэлсэн л те. Тэгээд тэгж явж байгаад би нэг Шанхайгийн нэг бас 2 3 клуб болоод яг багш нартай бас уулзаж үзсэн. Тэгээд тэр үеэс эхлээл тэр ер нь шатрыг хятад хүүхдүүд ер нь яаж сурдаг юм бэ гэдэг аргыг бас би тэр үедээ бас жоохон ойлгож эхэлсэн л дээ. Тэр чинь бас овоо жоохон том болцсон байгаа шүү дээ. Тэгээд миний бодлоор болохоор ер нь хятад хүүхдүүд монгол хүүхдүүд хоёрын одоо сурах арга арай өөр идэг юм байна. Хятадуудыг бол одоо бид нар бол монголчууд бол ерөөхдөө робот гэж ярьдаг. Маш их ямиг чийжлэх чадвартай. Ямиг ерөөсөө чийжлэх чадвартай гэж үздэг. Тэднийг ерөөсөө ойлгох тийм логик ухаан байхгүй гэж үздэг байсан бол хятадууд харин эсэргээрээ гэдгийг бид нар бас ойлгож авсан. Эхлээд чийжилчдэг юм юмнуудаа. Дараа нь чийжилснийхаа дараагийнхаа ямыг хийдэг. Практик туршлагаараа тэр логикоо олж авдаг юм байна гэдгийг би ойлгосон. За хэлэн дээр ярьж үзэх юм бол хятадууд эхний жилийн зүгээр англи үгнүүдээс учир утгагүй чийжилж байна. Нөгөөс А Б-г чийжилж байна. Тэгснээр дараагийн жилээ Америк хүнийг дуудаж яриад нөгөө үгүүдээ бүгдийг ашиглаад ярьж байна. Тэгэн гурд биднээс 2 дахин илүү хурдан сурцсан байгаа байхгүй. Тэгээ тэр чадвар нь бол бас бодвочтой чадвар байгаа. Тийм байна. Бас авч хэрэгжүүлмээр тийм. Одоо бас сүүлийн үед Монголд нөгөө тренд болоод байгаа шүү дээ. Маш их үг зээжлүүлээд одоо англи хэл дээр ихэд Hippocart гэж үг зээжилдэг ап гараад. Тэрнтэй адилханаар одоо хятадын тэр хүүхдүүдийн тэр шатар сурж байгаа аргыг бас би судалж үзсэн л дээ. Тэгээд эхлээд би гайхсан. Айгүй жоохон хүүхдүүдтэй би шатар тоглож үзсэн. Намайг ерөөсөө 90 гортол цаа чи манай энэ шавьтай тоглоох гэж тоглосон. Тэгэл тэд нар өстой амар их гараатай. Гараануудын би ямар гараагаар тоглохыг инээ надтай бүр. Тэг би нэг ганц мэддэг Франц ч юм уу тэр үед чинь Франц гараа идрэл тоглодог байсан шүү дээ. Сайж биш тэгээд яг Франц гараараа тоглолцож лалуулчих. Тэгэл дахиад нэг гараа тоглосон. Одоо ямараар тогломоор байна гинэ. Тэгэхээр за Сицилиэр гэсэн чинь дахиад Сицилиэр тоглосон ч бас ажигдсан. Тэгээд яасан чинь дахиад нэг хүүхдтэй за ямар гараагаар тоглохыг хэрэг. За мэдэхгүй гээд нэг гараагаар тоглолоо. Тэгэхээр би шал өөр нүдл хийцсэн. Тэс нэг хүүхд амар удаан бодож хажигдчихсан надаа. Тэгээд би өөр гайхаад эднэр чи ерөөсөө тэр гараануудыг бол амар чийжилдэг хүүхдүүд юм байна. Тэгээ багшаас нь асуулаа. Багшаа та яг хичээлээ заахтаа яа заадаг юм гэсэн. Би ерөөсөө энэ гараануудыг хүүхдүүдэд чийжлүүлчихдээ шүү дээ. Ерөөсөө А Б-г чийжлүүлдэг гэж байгаа байхгүй. Бүр бариад дээр чийжлүүлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр их асар их мэдээллийг тэд нар чинь одоо бараг 6 7 тө хүүхдүүд байгаа шүү дээ. 6 7 тө хүүхдүүдэд тэгж амар асар их мэдээллийг чийжлүүлж болдго юм уу гэд би бодсон байхгүй. Чи тэр чи өдөр шөнөгүй нүдүүлчихдээ гэж байгаа байхгүй тэр хүүхдүүд. Тэгээд хэрвээ би буруу нүгэх юм бол энэ хүүхдүүд чинь тэгээд нөгөө юу болчихж байгаа зү нөгөө нэг бодох чадвар нь байхгүй болохоор алдаад эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ алдаагаа яаж олд юм бэ гэсэн чинь тэр багш нэг жилжсэн. Эхлээд эдгээр бүх гараанууд айгүй сайн чийжилж байна. Чийжилчээд дараа нь алдаагаа өөрөө тэр тоглолт туршлагаас олж авах гэж байгаа. Багш хүн заахгүй гэж байгаа байхгүй. Тэгээ энэ арга нь бол надад айгүй их таалагдсан. Хүүхд өөрөө тэр алдаагаа ухамсарч олох ёстой гэдгийг надад айгүй ойлгуулж өгсөн байхгүй юу. Бид нар болохоор чинь алдааг нь багш нар өөрсдөө заагаад өгчдөг байхгүй. Тэгүн гурт хүүхд алдаа байхгүй юм шиг тоглодог байхгүй. Тэр бас айгүй тийм бодвочтой юм шиг санагдсан. Манайхан ч нөгөө гараагаа заахтаа эхлээд ингүүл юм шүү. Эний давуу тал нь юм, сул тал нь юм. Энэ бол алдаа байдаг, ингэх ёстой гэл ингээд заачдаг. Эсрэгтлээ. Одоо нэг хятадтал яа.
Хятадын сурах арга барилын хувьд бол нөгөө нэг яг тамирчин шууд тоглолт ярьжсэн аа. Нөгөө тал болоо ярьчдаг шүү. Хятадын арга барилын хувьд бол яг одоо эхлээд заалгуулчаад одоо цээжлүүлчээд тэгээ хүүхэд тоглолтын дундаа нөгөө алдаа юмнуудыг өөрөө мэдж өөрөө тэрийг ингээд олох хэрэгтэй юм биш үү? Тий, өөрөө олох хэрэгтэй. Тэр бол маш чухал чанар тий. Тэгээ ер нь бол багаас нь тэгж заах хэрэгтэй юм байна гэсэн ойлголтоос надад төржээс 6 7 настай байсан тий. Тэгээ 8 9 настайд өөрөө тэр алдаагаа олж чаддаг чадвартай болоод тэгээ цаашаа явах юм бол тэр гарааны утга учирыг бүр илүү бүрэн төгс ойлгодог юм байна гэж ойлгосон. Манайх бол төрүүлж одоо бараг л гарааны өрх эдрийн заагаад өгчдөг шүү дээ. Инх юм бол ингэнэ гэд бараг л зайл зааж өгч байгаа шүү дээ хүүхдүүдэд. Тэгээд тэр бол бас тийм сайн арга бол биш юм байна гэдгийг бол бас бодмоор л юм байлээ. Яг ерөөдөө тэр нь бол урт хугацаанд маш их. Тийм урт хугацаанд тийм. Яг урт хугацаанд мэрэгжлийн төвшөнд очоод цаашлаад ирэхээр ингээд одоо яг бид нар нэг өмнөх подкастуудаар ярьжсэн шүү дээ. Одоо бид нар ингээд мэрэгжлийн төвшөнд ч юм уу гэж жоохон ингээд хайн жоохон гацалт ингээд ажиглагдаад байна гэл тий. Тэгээ энэ бүхэн маань яг л одоо нөгөө анхны нөгөө суур маань өөрөө ингээд явцсан. Тэгээд яг ингээ өсөр үеийн үедээ бол ингээ үнэхээр амжилттай тоглоод идэг. Тэгээ яг ингээ мэрэгжлийн төвшөнд дэвшээд ирэхээр гацалт нь яг энэ л одоо сургалтын одоо энэ арга бариланд ирэхэд нөлөөс байгаа болов гэж би бол харж ин л та тий. Тэгэд энэ талаар бол одоо манай дасгалжуулагч нар бол мэдээж үзэж байгаа. Тэгэхээр бас энэ аргыг бас одоо шууд мэдээж авч хэрэгжүүлэхгүй ч хэлээ гэсэн багахан хэмжээрээс туршаад ингээд үзэхэд бол бас илүүдэхгүй болов гэж харж ин тий. Тийм сүүлийн үед бас манад ихтэй шатрын боловсрол маань залуужаад байгаа. Айгүй болон бас янз янзаар ингээ олон талын зүйлүүдийг хэрэгжилж байгаа. Одоо дасгалжуулагч нар зөндөө бас байгаа баха. Тэгээд бас илүү бас авах юм аваад те манайхаа. Тийм аваад туршаад үзэхэд бол биднэрт бол илүүдэхгүй тийм ээ. Багаар маш бага хэмжээнд бол. За ингээд оргил ахын хувьд 2011 онд их сургуулаа төгссөн. Төгсөж ирээд Монголдо шууд ирсэн үү? Тэгсэн. Ямар одоо яг боловсролын салбарт л ажилласан. Ер нь бол боловсролын салбарт ажилласан. Ер нь бол 2 хэлний багшаар явсан. Англи, хятад хэлний багшаар л явсан. Ер нь бол 6-аас 10 дугаар ангийн хүүхдүүдэд анх ордог байсан. Тэгээд дараа нь 12 жил болоод ерөөхдөө бол 5-аас хойшоо бол заадаг болж эхэлсэн. Тэгэхээр ерөөхдөө яг англи хэл болон хятад хэлний одоо багшаар явсан. Ямар сургуулиудад багшилж байсан. Мөн та өөрөө мөн сургалтын төвтэй. Тийм. За би бол ер нь анх бол орчлон дунд сургуульд багшилж байсан. Орчлон дунд сургуульд бол хятад хэлний багшаар багшилж байсан. Дараагаас нь эхлээд одоо бол ер нь санд сургуульд англи хятад хэлний багшаар ажиллаж байгаа. Түрүү хэлгээ марцсан байна. Тэдээс нь одоо нэг миний мэдхийн одоо оруулахаас нөгөө Facebook дээр нөгөө хэлний гайхам шиг гэсэн хэл ажилладаг тий. Тэгээс хаяа тэрийг сонирхдаг л тоо. Тэгээ нөгөө хятад хэлний нөгөө ямар ч анхан шат байхгүй болохоор ингээд тэгтээ ингээд хаяа ингээд ороход бол аюу гоё мэдрэмжтэй өгдөг ингээд хятад хэлний ингээд аюу гоё ингээд тайлбаруудыг ингээд хятад текстийн тавиад тэрнийхээ ингээд тайлбарыг доор тавиад ингээд ингэж уншдаг гэдэг. Тэр бол ингээд аюу гоё ажил гэдэг бас ингээд энэ дашрамд хэлмээр санагдлаа. Тийм тэгээд оргил ах чинь та хятад хэлний сургалт нөгөө хятад хэл англи хэлээр бас өөрөө хувийн сургалтын төвтэй юу. Одоо тэгээд нөгөө бас манай шатарчин эцэгчүүд үзэж байгаа. Тий. За яг ер нь бол яг Сант Академиас зохион байгуулж байгаа ерөөхдөө бол англи хятад хэлний одоо хослсон сургалтыг бол хүүхдүүдэд зааж байгаа. Одоо тэгээд ерөөхдөө одоо бол дандаа сант сургуулийн хүүхдүүдтэй бол ерөөхдөө тэр хичээлийг орж байгаа. Тэгээд ер нь бол яг хүүхдүүдэд эхлээд хэл заахаас өмнө эхлээд тэр хэлэнд дуртай болгох хэрэгтэй гэдэг талыг бол баримтлах хэрэгтэй юм байна. Би бол яагаад хэлний гайхамшиггүй гэдгийг оруулж ирсэн бэ гэхээр ерөөсөө миний анхны бодол бол ерөөсөө тэр хүмүүсийг хятадын тэр соёл түүхтэй хэл бол айгүй одоо зайлшгүй холбоотой юм байна. Тийм учраас одоо эхлээд хүн өөрөө тэр хятад улсыг ихлээ сайн мэдэх хэрэгтэй юм байна. Хүмүүс болохоор хятад хэл гэхээр шууд хятад хэлээ заагаад эхэлдэг бол биш. Хүүхдүүдэд тэр хятадын одоо тэр соёл болон хятадын ёс заншил, хятад улс гэж ер нь юу юм, тэрний тараар ойлголт өгчөөд дараагаас нь хүүхдэд хятад хэлийг заах юм бол илүү их сонирхолтой байдаг юм байна гэдгийг бас бодож олсон. Тэгээд тэр үүднээсээ эхлэх хэлний гайхамшигт бол ерөөхдөө хятадын талаарх айгүй гой тийм одоо Чимэцээ багшийн номноос ерөөхдөө хятад хэлийг одоо тэгж айгүй нарийн судалсан. Тэр судалгаануудын бүгдийг би айгүй гоё тийм зурагтайгаар ингэж оруулж үзсэн. Тэгэхэд хүмүүс айгүй их дуртай хүлээж авсан. За тэгээд тэрнээс үүдээд хүмүүс ерөөхдөө ингээл энэ хятад хэл ерөн сурвал их гоё юм биш үү гэсэн бодол төрөөд эхэлсэн. Тэрэн дээр нь л хүүхд
хят хэлийг бол ерөөхдөө зааж эхлэх хэрэгтэй юм байна. Ер нь ямарваа нэгэн хэлийг сурахад зайлшгүй тэр соёлыг бас давхар мэдчих хэрэгтэй юм байна. Тэгжээч тэр хүн хэлээ илүү сайн сурах юм байна. Одоо нөгөө аливаа юмны яг тэр гоё зүйлийг нь мэдрүүлээд одоо утга учирыг нь ойлгуулад тий одоо яг манай насан туршид бол бүр шатрыг тултал нь ярьчаад дараа нь шатраа заагаад эхэлдэг. Хүүхдүүд бол ороод ирэхэд нь эхлээд дуртай болгочоод дараа нь нөгөө өөрсдөө хүсээд ирэхэд нь заадаг гэдэгтээ яг одоо нийлж байна тий. Нэгэнт одоо нөгөө соёл гэдэг талаас нь ярьсных тий хэдүүлээ одоо хэл соёл гэдэг маань өөрөө бол салшгүй холбоотой нэг зүйл шүү дээ тийм ээ. Хэл гэдэг одоо соёл гэдэг хэл гэдэг бол ерөөсөө одоо аливаа улсын өөрх нь одоо үнэт зүйл тийм ээ. Одоо хэл уствал соёл уснаа гэдэг бас үг байдаг шүү дээ тий. Тэр үүнтэй холбоотойгоороос нөгөө нэг ориглохынхаа өөрх нь хичээлд заах арга барил тийм ээ. Тийм тэр талаас нь бас ингээд асуугаа дээрэс нь ангит нь одоо өөрт нь одоо шатар тоглодог хүүхдүүд байдаг байсан уу тий. Тэгээ одоо тэр нь одоо өөрт нь одоо яг танд одоо нөгөө шатар давуу тал өгсөн шиг бас тэрийг одоо таны ангид одоо таны сурагчдад одоо тэр нөлөө харагддгүү, ялгарч ийдгүү тий. Тэгэд энэ дашиндаас альтер нөөг би нөө яриагаад тасалсан шүү дээ тий. Тийм тэгээ тэрэн дээр юу гэж хэлчихсэн бэ гэхээр одоо нөө шатар сурсан хүүхэд нөө математикт сайн л гэсэн ойлголт байна. Шатар сурсан бол математик, физикт сайн гэддэг. А гэтэл өнөөдөр бол одоо шатар сурсан хүн бол хилэнд ч гэсэн одоо ингээд маш их том давуу талыг үүсгдэг гэдгийг бол бид нэр төсөөллийн арга гэдгийг одоо ямар сайхан байлаар гэдгийг одоо харууллаа шүү дээ. Тэр энийг одоо нэг ориул ахынхаа сурагчдад одоо ямар одоо үзүүлж харуулж ин тэр талаасаа та бид бүхэн. Тийм та ингээд сая нөгөө заах арга барил руу ингээд өөрөө ороод яриад эхэлсэн. Одоо энийг ингээд сайхан дэлгэрүүлээд хэл сурахад яг шатарчин хүмүүс бас ямар н өөр байна. Тэр ялгаа нь та одоо багш болсон харагдаж байгаа тий. Энэ талаар дэлгэрүүлээд. За ер нь бол яг анх би орчин сургуулиас гараагаа эхэлсэн л дээ. Тэгээ орчин сургууль байхдаа бид нар нөгөө хят хэлний багш байсан юм. Тухайн үед бас нэг хят хэлний шалгалт өгдөг. Тэгээ шалгалт өгөх явцдаа юу яаж ирсэн юм? Сайн муугаар нь ялгцсан. Сайн хүмүүсийн өөр багш аваад намайг болохоор муу хүмүүсийн надад өгч ирсэн. Үнэхээр одоо хэлэнд авьяасгүй, хэл сурах бодлоггүй, яаж шалгалтыг давах юм гэсэн тийм хүмүүсийг надад өгч ирсэн. Тэгээд тэр нэг 6 7 хүүхэд байсан юм аа надтай хам. Тэгээд би тэднэртэй ажиллахаар болсон юм. Тэгээд тэр үед ажиллахад эхлээд тэр хүүхдүүдийн зан арин шиг эхлээд мэдэх хэрэгтэй юм байна. Хүүхдүүдтэй яаж дотносох уу гэсэн талаас. Би бол хүмүүсийг бол ерөөсөө дээрээс нь харж болдгоо юм байна. Багш шав гэдэг бол ерөөсөө бас буруу ойлголтоор таарлаа. Би тэдний ерөөсөө найз нь болох хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд найз нь болох хэрэгтэй юм байна гэд тэднэртэй ерөөсөө тэднэрт ганц хэлсэн зүйл ерөөсөө би шатар тоглодгоо гэж хэлжсэн. Тэднэр багшаа та нэрээ шатар тоглодог гэсэн тий гэдэг. Тийм гэсэн. Тэгэл багшаа тэгвэл хоёлаа шатар тоглоё гинэ. Тэгээ шатар тоглоод тэдэр чинь айгу муу байгаа шүү дээ. Тэгээ шатар тоглоод бид эдгийг хожоод байсан. Сүүлдээ бүр шарна хөдлөл багшаа хамт тоглоё л доо гэж. Тэгээ явандаа би тэднэрт гоё гараа заагаад эхэлсэн байхгүй. Шатар тоглох чи ийм байдгийг шүү гэж эхэлсэн чинь нөгөө хэд чи айгүй дуртай хүлээж аваад. Бараг л зүгээр ээлжлэл энэ гараа гэж хийдэг болоо. Сүүлдээ бараг надтай чи гараагаараа тоглоод эхэлдэг болчихсон манайд. Тэгж явах явцдаа би тэднэртэй айгүй тийм гоё дотн нөхөрсөг тийм одоо харилцааг бий болгож эхэлсэн. Тэгээд эхлэн гууртаа дараа тэднэрт ингээд гоё хичээлээ ингээд ордог болоод эхэлсэн. Нөгөө хятилээ ороод эхэлсэн. Тэгэл нөгөө тэд нар чи өдөр болго ингээд надтай ирээл нэг тоглоно. Тэгэл хичээлдээ орно. Тэгэн гуртал тэдний нөгөө нэг амир чийжилж чадахгүйсэн хүмүүс ч гэсэн дорхноо чийжилдэг болоод хараад ирсэн. Өөр ирэхгүй чийжилдэг болоод ирсэн. Тэгээ би бодохдоо тэдний нөгөө зүүн тарих аягүй сайн ажиллаад эхэлж байгаа гэж би ойлгосон л да. Зүүн тарихны тасгал аягүй хийгээд эхэлж байгаа гэж бодсон. За тэгэл хилээ би аягүй за нөгөө нэг шалгалтанд бэлдэх гээд байгаа юм чинь одоо нэг цаг нь дөхөд ирсэн. Тэгэл тэднэрт болж өгвөл одоо нөгөө хурдан хугацаанд л нөгөө нэг харанхуй гарал чийжлүүлэх бодол байгаад байгаа шүү дээ хүүхдүүдийг. Одоо шалгалтан дээр баг энэ асуултанд чи ингэж хариулъя шүү, энэ асуултанд ингэж хариулъя шүү гэсэн тийм юмны чийжлэх аргуудыг байгаад байгаа шүү. Тэгэл ингээд нөхөрсөж явах явцдаа л тэднэрт баг багаар ингээд нөгөө юмыг заагаад байсан л та. Тэгж явж байгаад эцсийн үр дүнд яасан бэ гэхээр тэд маань бүгдөө тэр юмыг айгүй хурдан чийжлээд, айгүй хурдан тогтоогоод шалгалтан дээр манахаас хинч унаагүй. Тэгээ тэр хүүхдүүдийн тэр нөгөө нэг чадахгүй гэдээс хүүхдүүд чинь бүгд яг цагаад болоод чаддаг болчихсон юм байна. Тэгээ ихтэй би юу гэж ойлгосон бэ гэхээр хүүхдэд юм заана гэдэг бол бас тийм нэг төрлийн бас арга юм байна. Эхлээд тэр хүүхдтэйг найзах нөхөрсөг болох хэрэгтэй юм байна.
тэрнийхээ дараа одоо нөгөө заах арга барилаа өөр төрлөөр нь заах хэрэгтэй юм байна. Нэг чиглэл рүү биш. Хил зааж ингээл тэр хүүхдийг хил рүү уйдуулах биш. Хажуух нь бас өөр юм ингээд заагаад яваад хахад тэр хүүхд буцаад нөгөө за үндсэн сурах хэрэгтэй юм аа. Сураад ирдэг юм байна гэдгийг айгүй их ойлгосон. Тэгэхээр хүмүүс ингэж боддог штэ одоо нэг юмаа тууштай заанаа гэж орхичдаг. Тэр хүүхд яг нэг юмдаа тууштай сурна гэдэг бас жоохон хотлаагаад байгаа. Хажуугаар нь бас өөр юм ингэж оруулж ирж ингэж хүүхдийг ингэж хоёр ямыг хоорондоо холбож заах юм бол хүүхдтэй торхно хурд сайжирдаг юм байна гэдгийг айгүй их мэдэрсэн. Тийм бас одоо оргил ахын ярианаас би хүртэл ингээл юм бодоол те дасгалжуулагч хүний хувьд одоо суралц чинь түнтэй адилхан манай бас дасгалжуулагч нар манай подкастыг шатрын одоо аймаг сумдуудын маш олон юм дасгалжуулагч нар шатрын багш нар үздэг юм байна лээ. Тэгэхээр та бүгдэд бас маш их хэрэгтэй ер нь битэрийн зүгээс бол хэрэгтэй их бүх зүйлээс бас хангаж байна. Тэгээд оргил ахын маань ярианаас ч гэсэн маш их зүйлүүдийг бас ингээд намайг бол бодуулж байна те. Тийм байна. За тэгээд түрүүн ингээд нэг хальт дурдлаа. Тэр одоо яг хинч батлаагүй. Гэхдээ нөгөө зүүн тархийг ачааллуулж дасгал хийлгүүлж ягаад тэгээд яг үндсэн зүйлээ ингээд орохоор бас тодорхой хэмжээний нөгөө бид нар булчин ажиллахын тулд тэгэхээр халаадаг штэ. Тэрнтэй адилхан нөгөө шатар доолж ягаад артаас нь хил заагаад гэсэн энэ яг ямар учиртай. Яг тэн дээр холбоотой зүйл байна уу те? Яг ер нь бол яг тийм амар батлагдсан зүйлүүд биш л дээ. Зүгээр дуршилт маягийн зүйлүүд шүү дээ. Тэгээ ер нь яг би яг өөрөөрөө бодож үзэхээр яг хэрэг хоорондоо айгу уялдаа холбоотой л болчиход байгаа юм л та. Эхлээд ингээл гоё ингээл одоо жишээ нь би дандаа автагаа ингээл шатар тоглодгийг. Тэгэл заримдаа би ингээл өдөр болго ингээл ер нь бол бас үг сурдаг байхгүй юу? Өдөр болго би ингээл үг чийжлэн. Тэгэл англи хэлээ хийн. Тэгэл дахиад давтна. Ингээл гинт ингээл амар давтаал ингэж ажиллажал дараа нь аав тоглоё гэдэг. Тэгэл аавтаа тоглохоор миний толгоос амар сайн ажилтсан байдаг байхгүй. Тэгэл заримдаа аавар гайхалж чи одоо шатраа үзээд байгаа биш үү гэсэн боддог байхгүй. Яг үний хэрэгтэй яг тэр ямар ч юм хийсэн байсан гэсэн зүүн тарих өөрөө айгуу сайн ажиллаад эхэлдэг юм билээ. Тэгээ зүүн тарих ажиллаад ирэхээр хүний тарих ерөөсөө аль ч юм руу идэвхтэй болоод ирдэг юм байна. Тэгээ ер нь бол яг бидний үндсүүнүүдээр харуул хүн болгон янз бүрийн аргаар ингээл нөгөө зүүн тархины үйл ажиллагаагаа эхлүүлэх аргууд байгаа л та. Мэдээж одоо математик байна тийм ээ. Математикаар хүн бас ингээд аягүй сайн бодоо сэтгэхэд байх юм бол энэ зүүн тархич аягүй сайн хичээл өгөөд ажил өгөөд цаашаа ингээд ажиллах гад ингээд тэмүүлээд дээ шүү дээ. Яг тэр үедэнд өрөөлөөд л өөр юм хийгээд эхлэхээр тэр дараа хүүхд аягүй тийм хурдтай юмыг ойлгож чадна аягүй сайжраад ирдэг юм байна. Тэгээ миний бодлоор бол одоо хамгийн ойрхон тусч байгаа зүйл бол яалч аргагүй шатар болчиход байна л та. Шатар бол ерөөсөө яах аргагүй энэ зүүн тархины үйл ажиллагааг сайжруулахаас гадна өөр төрлийн ямар ч хичээл дээр байсан гэсэн тухайн хичээлийг ойлгож чадвар нь эрс сайжирдаг юм байна. Тэгэл хүүхдүүдэд би зааж 4 5 дугаар ангийн хүүхдүүдэд хэл орж байна. Тэгэл тэр дотор байгаа хүүхдүүдийн дундаас харж үзэхэд яг ингээд шатар тоглодог хүүхдүүдийн одоо сэтгэж чадвар нь бол бас аргагүй тэдрээсээ бүр хэд дахин илүү байгаа байхгүй юу. Хэл заахад л баг өөрөө төсөөлөд байгаа байхгүй тэр хүүхдүүд. Өө ах багшаа наадах чинь тийм утгатай үг штэ. Та тэгвэл наадах чинь тийм үг нь тэгж хэрэгэлдэж штэ гэд. Би зүгээр ингээд үгийн бичээл дараа нь өгүүлбэрийн хэлэнгуурт наа чинь тэгж хэрэгэлдэг үг биш тэгэл шууд ингээд ойлгох чадвар нь ингээд задарсан байгаа байхгүй юу. За дээр нь шатар тоглоодын зүүн тарих аягүй сайн ажиллаад ирэхээр хүүхдийн одоо 6 7 настай хүүхдүүдийг харахад ярианы төвшин болон сэтгэхүйн чадрын төвшин бол бүр шал өөр болт юм байна. Бид нартэй ярьж байгаа ярианы хүртэл бүр шал өөр болт юм байна. Тэр амар мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр надад бол бас шатар тоглоод аягүй их ач холбогдол бас их байдаг юм байна гэдэг бол надад бас бодулмаар юм байл. Өнөөдрийн дугаар маань маш онцгой өнцгөөс харуулж байна те. Одоо нөгөө яг түрүүн бас баярмаа хөтлөгчийн хэлснээр нөгөө шатар тоглодог хүмүүсийг математиктэй л сайн гэж боддог хүмүүс. Одоо физик ч юм уу те иймэрхүү хичээлтэй. Гэтэл яг тэр чинь өөрөө тэр хиллэнд маш их нөлөөтэй. Юмыг цээжлэхэд. Гэхдээ түрүүн бас оргил ах маань хэллээ ганц бас хийл биш чинь ерөнхийдөө тарих ачаалаад эхлэхээр их олон зүйлүүдийг хурдтай хүлээгээд авахд нөлөөтэй байдгаа гэдэг. Тэр нь бол оргил ахын маань хувьд бол хил байна. Тэгээд энэ хүү арга ашиглаад та одоо олон бас зааж сургадаг юм байна те. Их сонирхолтой. Надад бол их сонирхолтой санагдаж байна. Оргил ахын хувьд одоо бас
хүүхдтэй хүүхд нь шатрын спортоор хичээллэж яваа. Тэгээд та бас өөрөө мэдээж ингээ хилээ багуугаар зааж эхэлж гин үү яаж гин энэ дээр сонь сайхаа. За манай хүүхд ч одоо дөнгөж нэгдүгээр ангид орж байгаа. Тэгэхээр одоо арай л хэл сурч эхлэегүй байгаа. Тэгэхээр бас яг манай хүүгийн хувьд бол одоо яг би яг хүүгээ ингээл ажаад идэх юм л та. Манай хүү бол одоо ингээл айгүй шатар тоглох өөрөө дуртай болж байгаа. Тэгэхээр бас энэ бас танаа клубын бас их ач тус байгаа л да. Тэгээ айгүй хөөрхөн тоглох айгүй дуртай болсон. Тэгээд би нэг анзаарж байгаа зүйл их юм бол манай хүүгийн ярьж байгаа яриа дээр бол айгүй өөрчлөгдсөн. Хооч анх ч нэг жоох хүүхчиг ингээл нэг унжаал байдаг байсан бол одоо айгүй хөөрхөн биеэ дагаа сурчих юм. Тэр энэ шатар гэдэг спорт маань бас хүүхдийг бас хүмүүжүүлэхэд бас айгүй их нөлөөлдөг юм байна. Бас энэ бас нэг өөр нэг өнцгөөс харах юм бол дээр нь зан характерын хувьд айгүй илдэг зөөлөн болдго юм байна. За тэгээд манай хүүхд айгүй хөөрхөн тийм сэтгэх чадвартай болж байна. Одоо ингээд сургуультай ингээд орсон чинь ерөөсөө нэгдүгээр ангийн хүүхдүүдээс илүү болоод ирж илээ. Тэгээ юм болгоны мэддэг багш нь айгүй амархан юм заагаад байна л гэх юм болоод ирдэг юм байна. Тэр энэ бас шатар бас айгүй өөр төрлийн ямар оруулж ирдэг юм байна. Тэгэд юм уншихад хүртэл айгүй их нөлөөлдөг юм байна. Айгүй хурдан уншаа сурчдаг юм байна. Ямыг айгүй хурдан холбоо сурчдаг юм байна. Тэгээ манай төвчний энэ оюуны ухааны бас энэ академид явсан юм. Тэгээ оюуны ухааны академид явж байхдаа бас тэргээрээ бас ингээд нэг бас ингээд сэтгээд нь штэ. Сэтгэх чадвар нь илүү сайн байгаад ах тусмаа дээр нь дахиад нэмээд шатрын спорт руу ингээд түрээд оруулсан чинь сэтгэх чадвар нь бүр илүү сайжраад ингээд юм руу ингээд өөрөө тэмүүлж орох гээд байдаг болчихдээ юм байна. Тэгэл ингээд болж игэл ингээд нөгөө хоёр үсэг хүртэл холбох төртөл манай хүч айгу хурдан холбдог болчихдээ юм байна. Бид нар чинь им аа гэл нөгөө сэтгэх чадвар байхгүй хүүхд чинь айгу удаан холбдог юм байна штэ. Им аа маа гэж хэлэх гэж баг удаж яхад сэтгэх чадвар нь сайжирсан хүн чи има гэж бол маа гэж. Тэгээд тэр бол айгүй тийм бас хүүхдэд айгүй тийм хүчтэй нөлөө үзүүлдэг юм байна. Тэр бид нар ерөөсөн шатрын спортыг ганцхан энэ спорт гэдэг талаас нь харж болохгүй юм байна. Бас оюун ухааны энэ цаашаа тэлхэд бас энэ шатрын спорт айгүй их үр дүнд нөлөөлдөг юм байна. Хүмүүс болохоор ингэж боддог. За шатраар хүүхдээ явуулаад шатарчин болгоч яах юм гэж боддог байхгүй юу? Тэгэд энэ шатрын спортоор хичээлээд энэ оюун тарих айгүй сайн ажилтдаг болоод ирэхээр ирээдүйд тэр хүүхдийн харах зөв хандлага, хичээл номонд идэвхтэй байх байдал эдгээр бүгд бүр эрс өөрчлөгддөг юм байна. Энийг бол би бас яг энэ амьдралын турш тийм ээ болцсны байгууллагад ажилласны турш бол бас яг харлаа. Олон хүүхдүүдийг бас ажиллаа. Тэгэл яа харахгүй л өөр болчдөг юм билээ хүүхд. Яг зөв. Би түрүүн бас нөгөө яг хэл сурж эхэлж байна гэж арай бага байна. Тэгтээ нөгөө нэг асуулт асуумаар байна. Манай шатарчид өсвөрийн тамирчид цаашаа бас сайжрахын тулд дэлхийн хэмжээнд тоглохын тулд энэ шатрын мэдлэгээс нь гадна давхар хэлний мэдлэг шаардлагатай болж эхэлдэг. Аливаа үзэж байгаа хуучин боол шатрын номнууд ихэвчлэн орос хэл дээр. Одоо бол англи хэл дээр бол бүх номнууд л байна тий. Тэгээд заашгүй нөгөө хэлээ сурж иж тэр номоо үзэж юмнуудаа нарийн мэдлэг аавна. Нөгөө багшаас гадна тэр чинь бас авч иж ганцхан багш заагаад супер болно гэж байхгүй. Өөрөө давхар мэдлэг олон авах хэрэгтэй. Тэхийн тулд нөгөө өөр хэл дээр бүх сурах хүчгүүд нь байдаг. Шатар дээр бол монгол хэл дээр бол яг оновчтой сурах хүчиг бол байдаггүй шүү дээ. Дандаа л өөр хэл дээр үзнэ. Тэгэхээр шатрын спортоор хичээлж явж байгаа манай академийн жишээлбэл 8-тай 9-тэй хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд хизэнээс хэлээ сурч эхлэх хэрэгтэй юм. Тэр хэл сурах нас нь хизэнээс байвал таны хувьд одоо зөв гэж одоо үзэж байна. Магадгүй би бас цаашаа эцэгчүүдтэй зөвлөгөө өгөхөд те шатраар ингээд тууштай явж байгаа хүүхдүүдтэй хэлэхэд. Тэгэхээр насны хувьд хизэнээс шатарчид одоо за ерөнхийдөө шатарчид яриад байгаа болохоос хизэнээс сурж эхлүүл зөв бэ гэж та зөвлөгөө өгмөр байна. За ер нь бол яг анги болгоо өөр л гэсэн юу байгаа л да. Одоо чинь улсын сургуулиуд бол 5 дахь ангиас эхэлж байгаа. 11 настайгаас нь баг англи хэл зааж эхэлж байна. За зарим сургуулиуд бол бүр баг 6 настайгаас нь зааж эхэлж байна. Зарим нь болохоор одоо баг 3 дахь ангиас нь эхэлж байна. Хүүхд болгоны насны зөрүү бол арай өөр байх. Тэгэхээр яг хэдэн наснаас нь эхэлж сурах вэ гэдэг бол яг гол асуудал бол биш. Хүн бол хизээл сурч болно. Өнөөдрөөс ч хийж болно. Одоо ч хэлж болно. Гол нь хэл сурахтаа өөрөө тэр хэлэндээ дуртай байх хэрэгтэй. Хүүхдийг ерөөсөө дуртай л болгох хэрэгтэй. Тэгжээж л хүүхд цаашаа хэлээ сайн сурч эхэлнэ. За тэгэл яг ер нь бол яг бидний үеийн байдал одоо жишээ нь 1996 оны байдал тийм ээ. Одоо 2019 оны байдал болчлоо.
асар их мэдээлэлтэй болчлоо. Компьютер технологи шинжилгээ ухаан айгүй амар хөгжчихлөө. Хэл сурах аргачлал бол бүр айгүй их болчлоо. Хүн баг өөрөө ирэхгүй баг амьдралын шаардлагаараа зарим нь хэл сурч байна. 1996 оныг үзэхээр биднэрт бол тийм шаардлага байгаагүй байхгүй. Хэл сурах ямар ч тийм шаардлага байгаагүй. Хэл гэдэг зүйлийг баг ойлгодог байсан. Гадаад хүнтэй харьцах нь хэрэгтэй мүү үгүй мүү гэж боддог байсан үе байхгүй. Тэгээд тэр үед бол тэр үеийг одоо үетэй харьцуулах юм бол одоо үеийн хүүхдүүдийн сэтгхүүн чадвар бол асар их хөгжсөн. Миний 4 настай үе одоо үеийн хүүхдийн 4 настай үе хоёрын зөрөө амир их болцсон байхгүй юу. Тэгээд бодохдоо юу байдаг гэхээр хүүхд 4 настай хүүхдийг хүмүүс аягүй ингэж боддог юм байна л да. За энэ хүүхд юугаа мэддгийг жоохон хүүхд одоо юу ч сурч чадахгүй гэсэн боддог бол үгүй. Одоо 4 настай хүүхдүүдийн мэдээлэл бол бүр одоо зөвхөн дэндүү нэг жинхэнэ нөгөө нэг итгэвтэй үе нэрчээд байгаа байхгүй юу. Жинхэнэ нөгөө нэг сурах чадвар нь амар дээд зэмтэй хөгжсөн. Тэгээд тэр үед л хүүхдэд ер нь хичээлд орох юм бол ер нь тэр хүүхдийн оюун ухаан бүр тийш тэлээд явах нь шүү дээ. Бид нар айгүй хожуу эхлүүлдэг байх нь шүү дээ. Жишээ нь Австрали дээр бол хүүхдүүдийг 5 наснаас нь эхэлдэг. Тэгээ хичээл орж эхэлдэг тийм ээ. Тэгээ миний бодлоор бол яг хүүхдүүдийг 6 наснаас нь ер нь эхлүүлэх нь айгүй зөв гэж бодож байна. Хэлийг бол ер нь. Гэтэ 6 наснаас эхлүүлэхдээ айгүй тийм хөгжилтэй маягаар эхлүүлэх хэрэгтэй. 6-аас 7 наснд нь ерөөсөө зүгээр л хөгжилтэй тоглоулдаг. Тэр бас арга айгүй хэрэгтэй арга байгаа байхгүй. Тэгжиж хүүхд өөрөө нөгөө хилэндээ дуртай болгох жилийг гаргаж ирж штэ. 1 2 дугаар ангид бол ерөөсөө хүүхдийг хилэнд дуртай болгох жилийг гаргаж ирж байгаад 3-аас нь жинхэнэ нөгөө нэг юугаа зааж эхлэх хэрэгтэй байхгүй юу. Жинхэнэ хилээ яг гоё нарийн зааж эхлэх хэрэгтэй байхгүй юу. Манайхан болохоор ч 6 дугаар анги 6 наснаас нь өгчөөл манай хүүхд юу ч ярьж чадахгүй, юу ч чадахгүй гэж хэлдэг. Тэр чинь үний хэрэгдээ тэр хүүхдийг хилэнд дуртай болгох гэхэд нь эцэг эхчүүд нь түүнийг дургу болгоод байдаг байхгүй юу. Чи юу ч ярьж чадахгүй, нүдийн нэг ч сурч юм ярьж чадахгүй. Ингээл хүүхдийг аягүй сэтгэлийн готраадаг. Тэр чинь хүүхдийн бас нөгөө хэл сурахад амар саад болдог байхгүй. Саад бэрхшээл болдог. Тэгээд одоо би бол ингээд 4-р ангийн хүүхдүүдэд ингээд одоо англи хэл орж байгаа л да. Тэгээд англи хэл орж байгаа. Гэхдээ би одоо үг болгоныг айгүй гоё тийм сонирхолтой аргаар заахыг айгүй хичээдэг. Тэгэл янз бүрийн тийм гоё зураг үзүүлнэ. Одоо үеийн чинь гоё болсон шүү дээ. Ингээд янз бүрийн зураг үзүүлчин хүүхдүүдийг ингээд айгүй гоё төсөөллөөр явуулна. Нүдийг аниулж хагаад. За одоо та нар энэ үгийг төсөөлтөө гэл айгүй тийм төсөөлөх маягаар тэгэд захаар хүүхд бүр тэр үгийг бүр ингээд дахиж мартахгүй юм шиг болж байгаа байхгүй. Тэгээ энэ аргыг бас хүүхдүүдэд бас хэрэглэх нь айгүй тийм оновчтой арга юм байна гэж бодсон. Тэгэд ер нь хүний тарих чинь зүүн тарих, баруун тарих гэж байгаа шүү дээ. Хятад хэл бол өөрөө ерөөсөө баруун тарихыг хөгжүүлдэг гол юм байхгүй юу. Тэгээ баруун тарих хөгжүүлэх чинь хүн төсөөлөл болно гэсэн. Шинэ би одоо миний хувьд бол 8000 ганцтай байна гэдэг чинь 8000 зүйлийг төсөөлж гинэ гэсэн үг шүү дээ. Бүх юмыг төсөөлж иж тэр ханцуудыг хоорондоо эвлүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр хят хүмүүсийн тэр таних чадвар байна гэдэг чинь айгүй нэрээ. Ханцууд ч хоорондоо ингээд айгүй адилхан. Тэр ганцхан цэг байхад л өөр ханц болчиход байгаа байхгүй. Тэгээ тэр болгоныг тэр хятад хүмүүс яаж юм гэхээр ингээд таних чадвар нь сайжирсан байна гэдэг. Тэдний баруун тарих бол айгүй сайн хөгжсөн байгаа даа байхгүй. Тэн дээр нь бас нэмэгдээд нэг жижигхэн зүй тогтлыг ажиглаад. Ингээд ер нь хүний тарих чинь бүх юмд холбоотой ажилладаг тийм. Ингээ ороод ирж байгаа юм байна. Тэгээ нөгөө нэг оргил ахын шавнараас манай академид бас явдаг. Нөгөө санти хөгтүүдтэйгээ сая яг ярихаар нь санаанд орж байна. Тэгээд би бас яг 2 минутлагчтай адилхан юмаа мартах төгч байна. Тэгтээ арай мартаагүй байна. Тэгэхээр нөгөө арай мартаагүй. Манай академийн хүүхдүүд нөгөө эцэгчүүд яг хизээ сур яг шатартай адилхан л байна л да. Шатар ингээ хизээ сурвал хамгийн зөв бэ. Тэгэхээр тэр бол хизээш эхэлж болно. Гэхдээ яг нөгөө манайх бол 4-өөс тийш авдаг. Тэгэхээр яг бас сая 4 нас ингээ яриад эхлэхэд бол яг л зөв юм байна гэдэг бодол маань бас баталгаажаал ингээ явж байгаа. Тэгээд ялчгүй нөгөө дуртай болгоно гэдэг бол яг л орж ирж байна л да. Би нөгөө нэг зарим шатрын нэр томьёоны хэллэгийг ингээ англиар нь яриа л те. Хүүхдүүд ингээ хичээл орохдоо арингуут нөөдүүлчээ. Ингээ сурцсан те. Тэгмүүдээ яг би хэл сурмаар байна гэд хэлчихдэг байхгүй юу? Яг тэгээд нэг жоохон яриад. Тэгэхээр яг асуусан эцэгчүүдтэй хариулахад те. Үнэхээр яг дуртай болж эхэлж байгаа. Та яг тэр сонирхоод эхэлж байгаа тэр үе нь бол хамгийн бас зөв үе байна. Тэ тэр үед нэгээд сурахад бол ямар ч асуудалгүй байдаг юм байна шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд энэ дээр за тийм байна. Тэгэд нүүн яг сонирхож эхэлж байгаа үед нүүн
эрт үрдүн ихэж тийм ээ хүүхдийг одоо нэг мохоож болохгүй байх нь бас яс тэгж болголоо тий. Нэг жилийн хугацаанд дөнгөж хүүхд одоо альва зүйлд ингээд тэрийг танин мэдээд дөнгөж ингээд одоо дуртай болох гээд эхэлж явах яг тэр сэтгэл зүйн дээр нь нөгөө нэг үрдүн хүсээд эхлэх юм бол хүүхэд жоохон дамтанд орох магадaltaй тий. Тэрнээсээ жоохон мохох ч юм уу. Би одоо нэг жил сурчаад би өөр ярьдаг болцсон байх хэрэгтэй байсан юм байна. Гэтэл би одоо чадахгүй байна ч юм уу. Өөртөө нэг тийм дарамт авах үедээ тийм ээ. Тийм учраас альва зүйлийг одоо хүүхэд чинь одоо сурж ингээд сурахаар ингээд зүтгээд ингээд хичээж байгаа үед нь ямагт дэмжиж тусч байгаа одоо бидний урд урдын ч гэсэн бас подкаст өргөж явж шатар дээр ч гэсэн явж исэн үргэлж эцэг их дэмжлэг урмын үг маш хэрэгтэй гэдэг гэдэгсэн. Тэгэхээр хэлэн дээр ч гэсэн одоо маш чухал байдаг гэдэг бол та бүхэн цаашдаа маш үргэлж одоо нэг одоо анзаарч тийм ээ өөрсдөөс ажиллаж байгаарэ гэж бас эцэгчүүдээс энэ ташрамд хэлмээр байна. За тэгээд оргил ахын маань хувьд яг бидний подкаст бол ерөөдөө нэлээд төгсгөл хэсэг рүүгээ орж эхэлж байна. Тэгээд танд бас одоо энэ хэл шинжилэлтэй болон шатар хоёрын холбоотой илүү бас одоо шатарчдад хандаж бас одоо хэлэх зөвлөмж нэмэлт тийм зүйлүүд танд байна уу? За яг ер нь бол яг шатар хэл хоёр бол ерөөхдөө яг нэг зүйлээр нь харах юм бол жоохон ижил төстэй зүйл харагдаад байгаа юм л да. Хүн бол одоо шатрыг хэдэн жилээр сурснаар нь бас төвшин тогтоож болоод байгаа байхгүй юу тийм ээ. Хүн завсралтгүй одоо 10 жил сурлаа, 9 жил сурлаа, дундаа завсарлаа гэд явхаар шатрыг бас аюу амархан мартах боломж аюу өндөр байгаа даа. Хэл бас ялгаа байхгүй. Яг л тууштай явахгүй бол зундаа зогсоол дараа нь дахиад сэргээн гэдэг зүйл бол хэлд ерөөсөө бас хэцүү байхгүй зүйл болчиход байгаа байхгүй. Хүмүүс ингэж боддгийг. За яа тий хэлийг нэг 5 жил сайн сурчий. Дараа нь тэгээд нэг хэдэн жил хайж байгаа дахиад ороод ирэй гэж боддог. Тэрнтэй тэгэж бодож ерөөсөө болохгүй. Хэл гэдэг бол байнгын тууштай явж иж ерөөсөө нэг юу яадаг өдөр болгон ярьж иж байж иж тэгжиж хэлээрээ ингээд тосролтгүй ярьж иж хүний хэл ингээд байнгын байж идэг байна шүү дээ. Хүний тархин дотор тэр хэл ингээд үргэлж оршин тогтнож идэг. Хүмүүс болохоор сурчаал хэрэглээ байхгүй. Ерөөсөө ярьдаг байхгүй. Ерөөсөө хэрэглэхгүй. Тэгж явж байгаа л нэг санахаараа би чи одоо ярьдаг ч юм уу гэд ярих гэхээр хамгийн бамартцсан байдаг. Тэрнтэй адилхан миний хувьд бас тийм бодол аягүй төрөөд байгаа. Шатар ингээл тоглоал явдаг штэ. Шатар тоглох нэг өөр, гараа онлоо сурах нэг өөр тийм ээ. Шатраа бид нар сураал идэг. Тэгэл дундаа хайчдаг. Дараа нь 2 жилийн дараа дахиад тоглох гэх байхгүй. Бүх юм мартцсан. Дахиад сэргэх ямар ч боломж авахгүй болчиход байгаа байхгүй. Тэрнтэй адилхан хэл бас яг тийм юм билий. Нэр маш том байдал зүйл шүү тийм. Харин тий энэ дээр миний бас шавнд. Би одоо яваа. Надад бас гээл ороод ирэхээ. Уус ингэ нэг альдхан багш болохоор ингээд яг зүйлүүд маань холбоотой орж ирээд байна. Би ингэдэг байхгүй юу? Хүн мартна гэдэг зүйл одоо нэг хэл мартахтай холбоотой зүйл ярьсан шүү дээ. Ойлгох. Мартна гэдэг зүйл бол ингээ хүүхдүүдээс асууж байгаа тий. Байж болох зүйл үү гэдэг тий. Муу зүйл үү, сайн зүйл үү гэдэг тий. Тэгээ эсвэл зүгээр ингээл байдаг л зүйл үү гэдэг ингээл асууж байгаа. Тэгээ зарим нэг л мартна гэж муу гэл ингээл гараа өргөн шүү дээ тий. Тэгэхээр хилдэг юм би. Мартна гэдэг зүйл чинь байглаасаа өгсөн зүйл. Угсаал хүн мартдаг. Тэгвэл энийг давах аргыг ихэнх хүмүүс нөгөө нэг давталтгээ яриад байдаг тий. Би энэ дээр санал нийлдэг байхгүй. Гэхдээ давталт гэдэг зүйл хичээл чинь 10 болоод 100 болоод 1000 болоод 100000 болоод нөгөө өгнөд чи ирүүл яах юм? Одоо үгээр ярих юм бол тий шатрын хувьд бол хичээл болоод тэгээ ирүүл яах юм? Тэр олон үргийг давтаад байж чадахгүй байхгүй хүн. Тэхийн тулд бид нар одоо яах ёстой вэ гэдэг хүүхдүүдтэй ингээд гоё ярьдаг байхгүй юу? Тэгээд тэр дунд бол би хэлдэг юм. Би өнөөдөр ингээд нэг 100 болчлоо дөнгөж дугуй унж мэдгүй. Гэхдээ ингээд дугуй унаад эхэллээ ингээд сурлаа. Тэг чи миний гар хөдлөнө. Миний хөл хөдлөнө. Тэгээ би ингээд чулуугаа ингээд тойрох юм биш тэгээд миний тарих ажиллана. Тэгэхээр ингээд ажиллаад би 100-3 сар сайхан унаа сурчлаа. Одоо өвөл 70 хийчихэ. Тэгээ дараа 100 дахиад гарч ирчээд би дахиад дугуй сурна гэдгүү. Үгүй шүү дээ. Угаасаа л унаа сурцсан байдаг. Яагаад тэрийг унаа сурсан бэ? Би нэг ч давтаагүй. Өвөл нь гарч ирэнгүүтээ те. За нэг дугуйгаа давтчихъя да. Үгүй бол одоо мартан да гэдэггүй те. Тэгэхээр ингээд давтаагүй мөртлөө тэрийг чадсан байдаг нь бүх оролцоо хэрэглээ гэдэг зүйлтэй адилхан. Миний гар ажилласан, толгой ажилласан, хөл хөдөлсөн. Тийм болохоор би нэг мартаагүй байгаа. Тэгэхээр хүүхдүүдтэй давтахаас илүүтэй бас тэрийг өрөг дээрээ гаргаж ир тоглол. Бүр ингээд өөрөө тэр гараагаараа ингээд тоглох юм бол тэр чинь мартагддаггүй. Гэдэгтээ яг тэр хэл сурах бол адилхан орж ирж байна те. Тэр хэдэн мянган үг цээжлээд ингээд хичээл үзээд байхаас илүүтэй бас яриад тэрийг хэрэглээнд оруулаад
ингийн бол одоо нөгөө нэг тэгээд тасралтгүй ингээ яваад ах юм бол мартахгүй шүү дээ гэдэг зүйлтэй. Яг санал нийлж дээ. Тэгэхээр эцлэн дүгнэхэд мартна гэдэг байгалийн зүйл давтах хэрэгтэй. Гэхдээ илүү чухал нь нөгөө хэрэглээ. Хамгийн чухал ах нь шүү дээ, тэ. За тэгээд ямар ч байсан баярмаа хөтлөгчд ориглахаас нэмж асуух асуулт байна. Нэмж асуух асуулт гэхээс илүү саний давталтай холбоотойгоос миний хувьдаас нэг жишээ байна. Одоо яг тэр давталт гэдэгтээ бол одоо яг одоо манай Оросд бас оюутан байх үед манай багшаас хэлжсэн л та. Тэгээд тэр багш маань өөрөө Орос дахь одоо эмбагийн одоо төрийн бас байгууллагын одоо үүсгэн байгуулагч тийм ээ, тийм мундаг одоо залуу тийм лидер багш байсан. Тэгээд тэр багш маань юу гэж хэлжсэн гэхээр надад бол гэхдээ яг нэг би хичээлтэнд бас тийм ч амар сайн байгаагүй яг нэг хэлгээд яг нөгөө хаяада тэнцэн оролдоо ингээд бас нэг ганц нэг удаа ингээд хэлэн авчдаг. Тэгээд бас нөгөө бас нэг хэлийг бас нөгөө бас яг төгс бас биш тийм ээ. Тэг ингээд тодорхой хэмжээний проблемууд бол байдаг байсан. Тэгэхэд багш маань надад бол нөгөө шатар тоглодог гэдэг нөгөө л нэг үг сайн байсан. Тийм тэгээд тэрнээс гадна багш маань тэгэхэд бид нар оюутнуудад юу зөвлөдөг байсан бэ гэхээр та нар бол юмыг давт үргэлж давт тийм ээ. Сарын хугацаанд одоо альва зүйлийг одоо сурмаар ойлгомоор байвал тэрийг өдөр болгон давт. Тэгээд сарын турш 30 хоногийн турш өдөр болгон давтсан зүйлийг дараа нь 7 хоногт нэг удаа хар. Тэгээ ингээд 7 хоногт нэг удаа хараал ахаар ингээд одоо та хэд одоо нэг хагас жилийн дараа гэтэл бол хизээч мартагдахгүйгээр та хэдийн толгойд бол суудсан байна гэж бол хэлдэг. Тэгэхээр ер нь бол давталт гэдэг зүйл бол хүний дахиад одоо юм суулгаж өгдөг гэж хэлчихсэн тийм. Тэгээ энийг бас яг үнийг хэлэхэд бас хэрэгжүүлж амжаагүй юм л та. Тийм гэхдээ ер нь бол энэ бол яг одоо та хоёрын минь одоо туршлага одоо тэгээ туршлага дээр бол одоо энэ бас одоо бас ингээд дахиад ингээд толгойд ингээд иргэн дурсагдж байна. Тийм. За ингээд олон ориглахтач бас нэлээд удаа уулзаагүй. Ингээд энэ подкастын маань бас нэг гоё зүйл нь тэ мэдээж өрсөн зорчносоо бид нар хэрэгтэй мэдээлэл, мэдлэг олон зүйлүүдийг авч байгаа. Тэрнээс гадна бид нар чинь шатрын их гэр бүлийн хүмүүс. Нэг ингээд уулзаад ярь суух нь хоёр хөтлөгчийн хувьд бол бас сэтгэл ханамжтай байдаг байгаа. Тэгээд бас удаан уулзаагүй ориглахтаа ингээд бууалаад тэ уулзаад яриа суусан маань бол гоё байна. Тэгээд подкастын хамгийн төгсгөлд таныг одоо шатрынхаа их гэр бүлийн үдж байгаа хамтран хичээлж исэн тийм мөн одоо багш тасгалжуулагч нар найзуудтай хандаад шатрынхандаа хандаад хамгийн сүүлийн үгийг нь үлдээе. За юу. За ямар ч гэсэн яг шатрын спортын одоо хамт олон болон энэ шатрын гэр бүлийнхэндээ бүгдэнд нь одоо амьдралд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ одоо ямарсан шатар сонирхчдын хувьд авч үзэх юм бол тийм ээ. Одоо бид нар чинь хоорондоо аюу их тоглох дуртай. Тэгээ сайн бас өвчний улмаас болоод хоорондоо бараг тааралдахгүй нэлээд олон жил болчихлоо. Тэгээ ямар ч хэлсэн гэсэн гой бодомж олдоолаас хэдүүлээ бас сайхан дахиад нэг юм гой тийм шатрын гой тэмцээнүүд болвол бас оролцож бас тоглож байна гэж хэлмээр байна. За тэгэл өөр зин зүйл байхгүй тийм. За тэгээд баярлалаа. Тэгээд ил одоо нөгөө дугаарынхаа нэрийг зөөх үү? Одоо хөө. Дугаарынхаа нэрийг одоо өгнө. Тэгвэл би өгчих вэ? За. Тэгж хэлгээд За тэгвэл та дугаарынхаа нэрийг хамгийн сүүлд хэлчих. Би наа нэг зарын чанартай юм хэлчих. Энд чи одоо зөндөө ажил болж хийж байгаа. Нэрээ одоо 10 сарын 1-ээс эхлээд манай академид 7 хоногт 2 удаа ивентүүд болно. 2 өөр ивент. Хоёулаа шатрын тэмцээн. Нэг нь шатрын мэргэжлийн тамирчид Bliss Night гэдэг түргэн тоглолтын одоо ийм 3 цагийн дотор тэмцээн болоод дуусна. Ажлын цаг тарж ирээд тоглолч нь эсвэл амралтын өдөр гэд хийхэд төлөвлөж байгаа. Нөгөөд нь болохоор шатар сонирхогчд маш олон шатар сонирхогчд үзэж байгаа. Тэгэхээр 10 сарын 1-ээс эхлээд 7 хоног болгон тогтмол нэг удаа сонирхогчийн мэргэжлийн ингээд 2 ивент болоод явах нэ. Тэгээ та бүхэн маань одоо ориглахчсан ирж тоглоорой. Та ч гэсэн мэргэжлийнх нэр тоглоорой. Тэгээд та бүхнийг бас энэ зараа бас ингээ хүргэчихье гэж бодож байна. Манай академийн хувьд бол нэг 40 хүнийг л би авчиръя гэж бодож байгаа. Тэгэхээр нэг тэмцээнд 40 хүн л оролцсон. За миний зараа юм бэл. Тэгэд нэмэлт нэг халдвар хамгааллын дэглэмээс ахид гэж хэлдэг. Тийм. Халдвар хамгааллын дэглэмээс сахиад явчихна. За тэгэд энэ дугаарынхаа нэрийг одоо шатар бол соёлыг түгээгч юм гэж өгмөр байна. Яа тэгэхээр одоо шатар бол хил тийм ээ. Хил сурахад одоо асар том одоо нөлөөллийг үзүүлдэг юм байна. Тэгээ хил маань өөрөө соёлын том өв тийм ээ. Тийм учраас соёлыг түгээгч гэж нэрлэмээр. За ингээд энэхүү дугаарыг сонсон та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.